За цэнгүүн гишүүн маань ажлын хэсгийн үйл ажиллагаанд ажлын хэсгийн гишүүдийн нэгэн адилаар маш идэвхтэй оролцсон одоо манай улсын хурлын гишүүдийн нэг олон ч зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж бас ярилцаж хамтарч энэ 8 дугаар бүлэг дээр бол нэлээд сайн ажилласан. Тэгээ цэнгүүн гишүүндээ бас юуны өмнө талархлаа илэрхийлмээр байна. За өнөөдөр бид энэ яг хуулийн дээр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа субъектыг ерөөсөө засгийн газар гэж авч үзэж байгаа. Засгийн газар. Засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхдээ дотооддоо зохион байгуулалтаа хийж аль нэг яамдаа хариуцуулах түрэмчин бодлого зохицуулалтын газар бол өөрөө бас засгийн газрын бүтцийн нэгж. Энэ бол засгийн газрын өөрийнх нь дотоод асуудал руу хуулиар оролцож шууд харьяаллыг тогтоох боломж бол бас байхгүй байна. Хувьцаа эзэмшигчийн эрхийг улсын хурлын өмнө хийн хариуцах гэхээр засгийн газар л хариуцсан. Түрэмжит компаниудын хувьцаа эзэмшигчийн эрхийнхаа үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн нь. Бид бол яг энэ гүйцэтгэх удирдлагын төлөөлөл удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын одоо томилгоо, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх энэ асуудлуудыг бас тодорхой зохицуулалтаагаар оруулж өгсөн. Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулдаг, менежментийн багаар ажилладаг, ингэхдээ даалгаврын гэрээтэй байдаг байх, санхүүгийн тайлгналын аудитор 2 жил дараалан одоо зөрчилтэй дүгнэлт авах юм бол чөлөөлдөг байх, хариуцлага тооцдог байх. Өнөөдөр төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй байгаа энэ нөхцөл байдал дээр хариуцлага хүлээлгдэг болгох, төлөөлөл удирдах зөвлөлийн цалин хөлсний одоо хэмжээг, хязгаарыг гүйцэтгэх удирдлагын түвшинд барих гэдэг олон зохицуултыг энд бас оруулж өгснийг та бас ажлын хэсгийн явцад мэдээллүүдийг бол нэлээд тодорхой аваад бас ярилцсан, саналаа бас энэ дээр оруулсан. Тэгэхээр цаашдаа бол бид энэ хуулийнхаа хэрэгжилтийг хангах тал дээр засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх олон ажлууд байгаа. Хууль батлагдаад гарсны дараа бол түрэмчин бодлого зохицуулалтын газар, засгийн газар энэ дээр ажиллаад түрэмчийн одоо үндсэн чиглэлээ, түрэмчит компанийн хувьд барих энэ үндсэн чиглэл бодлогоо тодорхойлж оруулж ирнэ. За үүгээр бол их олон асуудлууд тодорхой болно гэж харж байгаа. Энэ үндсэн чиглэлийнхаа хүрээнд түрэмчит компаниудын төвшөнд хийх энэ өөрчлөлтүүд энэ хуулийн хэрэгжилт биелэлээ олоод хууль хэрэгжээд явах юм боломж бүрдэх юм байна. Тэгэхээр мэдээж энэ улс төрийн нөлөө бага бах зорилгоор улс төрийн нөлөөлөлгүй байх зорилгоор тодорхой хараат бус гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, за үүн дээр улс төрийн шийдвэр гаргадаггүй байх боломжуудыг олгох зохицуултуудыг бас тусгаж өгсөн байгаа гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй баха. За баярлалаа. За